За сүүлийн үед засгийн газрын гишүүд болоод холбогдох албаны хүмүүст их хурлын дарга хуулийн заалт анхааруулад байгаа. Их хурл дээр одоо худлаа мэдээлэл хэлсэн тохиолдолд хуулийн ийм заалтаар хариуцлага хүлээнэ гэдэг. Яг энэ дагуу одоо яаж хариуцлага хүлээх вэ? Хамгийн сүүлийн жишээ махны нөөц хийгээгүй засгийн газар өнгөрсөн жил. Тэрнийхээ үндсэн шалтгааныг бол түлш тасарсан гэдэг ийм шалтгаан хэлж байгаа. Зарим хэсэг нь бол хулгай хийсэн гэж ярьж байгаа. Зарим нь бол бүлэглэн зохион байгуулсан гэж ярьж байгаа. Гэхдээ эндээс бодтой харагдж байгаа нь бол түлш тасарсан. Одоо яг түлш тассан хүмүүст нэгдүгээрт ямар хариуцлага тооцох. Хоёрдугаарт холбогдох сайд нар бол махны үнийг чөлөөлнө гэсэн. Үн тогтоохгүй гэсэн. Маргааш нь ерөнхий сайд бол махны үн тогтооно гэсэн. Тэгээ энэ худлаа хэлсэн бэ гэдэг ийм асуудал хөндөгдөж байгаа. Би зүгээр ойрын жишээ аваад байна л да. Ийм зүйл бол маш олоодод автагдаж байна. Тэгээ иймэрхүү зүйлүүдийн хариуцлагыг ер нь хэрхэн хийх вэ гэдэг нэг дэх асуулт байгаа юм. Яг хариуцлага тооцогдлоо гэдэг нь хязгаар гарч ирнэ. Хоёр дахь асуудал бол энэ ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дээр илт зөрчил гарч байгаа тухай мэдээлүүд их яваад байгаа. Төрийн сайд улсын төсвийн хөрөнгийн ажлыг өөрийнхөө одоо хамаарлын этгээдүүд өөрийнх нь хамаарлын этгээдүүд авсан байна гэдэг. За зарим газар бол их хурлын тодорхой гишүүд засгийн газар төрийн албаа хаагчид бол энэ тэнд казино тоглосон байна гэсэн ийм мэдээлэл яваад байна. Гэтэл хуулиараа төрийн албаа хаагчид казино тоглох хориот. Жишээлбэл одоо гадаадад казино тоглож байгаа тэр нөхдүүдийн тухай мэдээллийг ер нь манайх авж байгаа мó гэдэг ийм асуулт байна. Ер нь энэ ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хяналтыг хэрэгжилтийн хяналтыг бид ер нь хэрхэн хийх юм бэ гэдэг ийм асуулт байна. Бид бол хэрэг мөрдөн шалгыг гээгүй тодорхой зөрчил илэрсэн тохиолдолд төрийн өндөр албан тушаалтангууд хариуцлага хүлээх үү хүлээхгүй юу гэдэг ийм асуудал. Тэгээ энэ болгон дээр сонсгол хийгээд явна гэхээр аюу төвхтэй байна л да. Жишээлбэл өнөр цэцгэд төрийн нууц дамжуулсан этгээд өнөөдөр хүртэл ямар ч ял аваагүй. Сэтгүүлч өнөр цэцгэд бүгд мэдчихэж байгаа. Өнөр цэцэг ял авсан. Хариуцлага байхгүй. Хэнд ч хариуцлага яригдахгүй. Гэт ийм тодорхой зүйлс бид нар одоо сонсголгүйгээр шийддэг боломжууд За бэмцэх дарга микрофоныг өгье. Хариулт. Тийм ганц төмөр гишүүнээ сарж байгаа асуудлууд үнэн яа харахгүй бидний шийдэх ёстой тулгамдсан асуудлууд. Тийм ч үүднээс 19 онд бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхдээ улсын хурлыг хянан шалгах бүрийн эрхийг нэмэгдүүлсэн. Энийн хүрээнд 20 онд улсын хурлыг хяналт шалгалтын тухай гэж анхдагч хуулийг баталсан. Энэ хууль маань 5 жилийн хугацаанд 6 жилийн хугацаанд хэрэгжээд явж явах явцад ямар алдаа дутагдал гараад байна, ямар асуудал орхигдсон байна гэдэг дээр дахиад нэг апдейт хийгээд одоо энэ хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн барьж байгаа. Хяналт шалгалтын тухай хууль. Яг энэгээр бол ингээд таны ярьж байгаа улсын хурлд хүндэлгүй хандах, худлаа мэдээлэл өгсөн мэдээллийг нь тийм үү үүрэг чиглэлээр биелүүлэхгүй байх. Энэ асуудлуудыг нэлээд тодорхой тусгаад өгсөн. Улсын хурлын тухай хуулийн 21-31 дээр үл хүндгсэн үл гаргасан этгээд холбогдох хариуцлага хүлээлгэхээр томилсон эрх бүхий этгээд нь албан бичиг хэлгэнэ. Томилсон эрх бүхий этгээд нь тийм үү авч хэрэгжүүлсэн ямар арга хэмжээ авсан талаараа заавал бичгээр хариу мэдэгдэнэ гэд оруулаад өгсөн. За хяналт шалгалтын тухай хуулийн 16-14 дээр амлалтын бүртгэл түүний хэрэгжилт хяналт тавих гэдэг энэ маань улсын хурал дээр одоо сайд нар за би дутуу мэдээлэл гүйцээж хариулъя. Дутуу мэдээлэл бичгээр өгнө гэж хэлдэг. Үүний нэг үрчлэл бүртгэн. Бүртгээд тэр бүртгэлийн дагуу хариулт ирж явах ёстой. Ирэхгүй бол чуулганы хуралдаан дээр дутуу асуултанд гүйцэд хариулаагүй буруу хариулчаа түүнийг залруулах мэдээлэл албан бичгээр ирүүлгээд ирүүлсэн ирүүлээг нь хяндаг бүртгэдэг. Бүртгэж яагаад эргүүлээд хариуцлага тооцдог болох ийм зохицуултууд орж байгаа. За дээрэс нэг урд нь одоо ганц төмөр гişөө өөрөө мэднэ бас. Нэг асуулт тавьдаг байсан бид нэр.
асуулт. Энэ одоо үндсэндээ хэл суларцсан. Урд нь бол байнгын хорон дээр асуулт тавиад хэлэлцүүлээд тухайн одоо тэр махны үнийн асуудлаар хулгайлсан юм уу, хулгайлаагүй үнэ өссөн яагаад хинэ өссөн тийм буруутай гэдэг асуудал дээр чуулган дээр асуулга тавиад нийслэлийн засаг даргаас хүн сүдэж хөнгөн үйлдвэрийн сайдаас тэгээд засгийн газар дээр сар болгоны одоо 1-р 3-р 7 хоногт асуулгын цаг гэж хэлцдэг байсан. Энэ маань одоо хэрэгжихээ болчиход байна. Одоо энэ хяналт шалгалтын тухай хууль, за улсын хурлын тухай, эдийн засгийн тухай хуулиараа энийг нээж байгаа. Сар бүрийн 1-р 3-р 7 хоногийн 14 цагаас улсын хурлын гишүүний асуулга хэлцдэг бол. За мөн одоо бас тодорхой нийгэмд бухимдал үүсгэсэн тулгамдсан асуудлаар Баасан гарагийн даргын зөвлөлийн хурал дээр яаралтай хэлэлцээд ерөөсөө энэ асуудлыг маш иргэдийн анхаарал татсан бухимдал дагуулсан асуудал байгаа учраас байнгын хорон дээр хэлэлцүүлэг хий. Эсвэл чуулган дээр мэдээлэл сонсъё гэдгээ шийдээд маш хурдан шуурхай ажиллах юм боломжуудыг нээж өгч байгаа. За мөн одоо бас чуулган болон байнгын хорооны хуралдаанууд дээр бид мэтгэлцээний цаг асуусан асуултанд хангалттай хариулахгүй болвол хариултыг тийм 1 минутаар асуугаад 1 минутаар хариулах юм дэгээр зохицуулж болно. За тодорхой хугацаагаар цагаас одоо илүү хугацаагаар тодорхой хугацаагаар шууд мэтгэлцээний горимж шилжүүлээд мэтгэлцдэг. Заавал асуулт асууж хариулт авах дэгээр биш чөлөөтөө асуудал хариуцж байгаа асууж байгаа нөхдүүд нь мэтгэлцэх. Иймэрхүү зохицуултыг оруулж өгснөөр илүү парламентын үйл ажиллагаа элдод илүү чанартай, илүү мэтгэлцээнтэй, илүү ажил хэрэгжиж болох. Дээрээс нь иргэд хууль маань хэрэгждэг байх. Хуулийн хэрэгжлийг хяналт тавьж парламентын одоо энэ хянан шалгах чиг үүрэг улсын хурлын гишүүний нөгөө үндсэн 3 их байгаа шүү дээ. Хууль төлөөлөх, хууль тогтоох, хуулийн хяналт тавих. Энэ хяналт тавих чиг үүрэг маань хангалтгүй хэрэгжээд байгааг илүү бас чанартай чамбаа болгох үүднээс иймэрхүү заалтуудыг бас хяналт шалгалтын тухай хуулинд оруулж өгсөн. За Батэрдэн дарга нэмэлт хариулт микрофоныг нээ. Ганд өнгөрөх гишүүний бас сонирхолтой асуулт энд байх шиг байна. Нэгдсэн чуулган эсвэл байнгын ороо дид хорон дээр засгийн газрын гишүүд болоод эрх ухий байгууллагын дарга одоо албан тушаалтан тодорхой хэмжээний мэдээлэл өгөөд эсвэл амлалт авчдаг. Энэ асуудлыг би ингэж одоо тийм хугацаанд ингэж буцаж танд хариу хэлье. Танд одоо бичээр явуулъя. Эсвэл одоо би буцаад эргээд танилцуулъя гэдэг юм. Ийм амлалтууд аваад өөрөөр хэлбэл яг энэ чуулганы танхимд бол одоо асуултыг ингээд хаагаад ингээд явцдаг тохиолдол байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бүртгэж авъя гэж байгаа. Бүртгэж аваад энтэй хариуцлага тооцоод буцаж эргэж асуултыг нь бол сонсдог. Асуултыг одоо хяндаг. Хэрвээ хариуцлагагүй одоо дутуу байвал дахиад одоо байнгын ороо хэлцдэг ч байт юм уу. Эсвэл бүр шаардлагатай бол албан тушаалтанд бол хариуцлага тооцдог. Ийм системд бол орё гэж. Нэг. Хоёрдугаар таны яриад байгаа тэр одоо махтай холбоотой асуудал ч юм уу. За нэмэлт хариулт. Ер нь улсын хурлын чуулган, нэгдсэн чуулган, за тэгээд дээрэс нь энэ байнгын орон дээр бас хол үн мэддэхгүй ийм зүйлүүдийг бол ярьж байгаа. Улсын хурлын гишүүд болоод одоо бусад хариуцлагатай хүмүүсийн амнаас бол гарч байдаг. Энэ болгонтой хариуцлага тооцно гэхээр бас эн чинь бол цаанаасаа бол бас тодорхой хэмжээний төлөөлөлтөд тодорхой хэмжээний одоо хян шалгах үйл ажиллагаа явуулах юм боломж олцоо бас харагдахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад бид нар 126 гишүүнтэй холимог тогтолцоотой ийм одоо үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан юм бэ? Эн чинь олон намын тогтолцоо бий болж байгаа шүү дээ. Олон намын тогтолцоо бий болно гэдэг чинь өөрөө энэ парламент болоод өөрөө энэ үндсэн засгийн газараа бол хянах юм тогтолцоо бүрдчихэд байгаа байхгүй. Хэрэв удлаа ярьж ил байгаа бол дараагийн наманд босч ирэл энэ дээр тодорхой хэмжээний хариуцлагын асуудлуудыг сөхөөд явах юм боломж олцоо чинь нээгдэж байгаа болохоор өнөөдрийн энэ 126 гишүүнтэй холимог тогтолцоо буюу олон намын тогтолцоо чинь бидний бас эрүүл байх нөхцөлийг бол биелүүлээд одоо худлаа хийхгүй байх нөхцөлийг бол биелүүлж байгаа л гэж хараад байгаа шүү.